Хэрхэн болон маань тутамаарл намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилчаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Flipgrid-ийг ашиглах талаар демо хийх бэлэн болсон байна. Flipgrid-ийг дэлхийд даяар 100 гаруй сая хүмүүс ашигладаг. Хүмүүс гэдэг дотроо бага ангиас доктор, профессор хүртэл англи хэлд ордог байгаа. Эдгээр хүмүүс маань багш болоод сурагч нар маань хөгжилтэй бөгөөд бүтээмжтэй байдлыг анги танхимдаа Flipgrid-ээр дамжуулан авчирдаг. Давхар хэлэхэд Flipgrid вебсайт маань бол өнгөө байгаа. Та бүхэн дэлгэрэнгүй хэрэглээрэй гэж хүсмээр байна. Мөн давхар миний YouTube сувгийг та бүхэн subscribe дараарай, like дараарай. Энэ хөвчлийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай гэж хүсмээр байна. Ингээ хамтдаа дэмрэг орцгаая. Өнөөдөр та бүхэндээ TLM-уудаа сургууль хүмүүжүүлэгч багш сурагч нарт зориулан Flipgrid-ийн талаар богино хэмжээний бичлэг танилцуулгыг хийхээр шийдсэн байна. Flipgrid маань сүүлийн үед тренд болж байгаа. Дэлхийд даяараа багш нар болон сурагч нар маань тухайн ангид зориулсан сэдв дээр хичээл сурангаа мөн сурагч дундаа санал асуулга явуулах, бичлэг яриа хийх, өөрсдийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлэх гэх мэтчлэн маш давуу олон талтай байдаг байгаа. Хүмүүсийн бүтээч сэтгэлгээг маш өндөр болгож байгаа. За эхлээ хэдүүлээ юуны төрөнд flipgrid.com гэдэг вебсайт руу оронгууд дэлгэц маань ингэж харагдана. Дээдлийн хэсэгтэр болохоор бид нар ингээд анги бүтээгээд ямар нэг юмыг хамт хийх гэж байгаа бол код гарч ирнэ. Явандаа та бүхэн бид тэрийг харуулна. Энэхүү кодыг энэ дээр хийгээд төвчлөр дээр дарангууд тэр англи руу шууд оруулчихна. За баруун гар талынхтай мэдээж яриг тусламж авч болно. Educator login буюу багш нар өөрсдөө энэ чинь орж олно. Сурагч нар тусдаа сурагчийнхаа ордог байгаа. Хэрэв та өөрөө сонирхож байвал sign up today it's free гэдэг рүү ороод та өөрөө хэрэв хүүхдтэйгээ хамт маш сонирхолтой зүйлийг хиймээр байл орж мөн энэ дунд өнгөө маш олон сургалтууд байгаа. Энийг сурахыг хүсэх юм бол та бүхэн ороод бүртгүүлгийг гингүүд Outlook, Gmail-ийг бол асуудаг байгаа. Тэгэхээр та аль нэгээр нь өөрөө хүснээрээ бол бүртгүүлээд орч болно. Бүртгүүлээд орсны дараа дэлгэц маань инхүү харагдах байгаа. Discussion хэсэг дээр хүмүүс маань юу хийж болох вэ гэхээр та өөрийн группийг нийтээ хамт болсноор бол үүсгэж болно. Топик маань болохоор яг юуны талаар ярмаар байгаа юм бэ гэдгийг та үүсгэж бол Diana дээр tech гэдэг группийг одоо би бол үүсгэсэн байна. Энэ дээр та бүхэн орж ирэхийг хүсэх юм бол орж иж болно. За тэгээ топик руугаа хэдүүлээ орой. За юуны талаар ярмаар байгаа юм бэ гэдэг. За топик руу энэ дэлгэцэн дээр та юу сурмаар байна вэ гэдээ асуулт асууна. Тэнгүүд хүмүүс маань өөрсдөө рекорд хийгээ бичиж олно. За энийг хэрвээ share хийгээд өөр хүмүүстэй ярихыг хүсвэл share гэдэг энэхүү кодыг хуулаад өөр одоо Facebook дээр ч юм уу хуулж олно. Эсвэл код QR код үүсгэж олно. Google Class дээр share хийж олно, хуваалцж олно. Microsoft Teams дээр гэх мэтчлэн та явуулж болох байгаа. Маш амархан кодыг явуулаад болоо. Бичлэг хийгээд хүмүүс маань заримдаа болохоор өөртөө бичдэг маш хүүхдүүд маань бүтээлч байлыг бол энэ дээр бол харуулдаг байгаа. За энэ дээр та магадгүй за яг юу хийд юм бэ? Би яг сайн мэдэхгүй байна гэх юм бол та Discovery гэдэг рүү ороод эдгээр олон хичээлүүд дундаас бол ингээд сонгоод суралцж болно. Энд маш олон партнеруудтай байдаг байгаа. Flipgrid маань бол Microsoft-ийн бүтээгдэхүүн тийм болохоор Microsoft-тай холбоотой бүх зүйлүүд энэ дээр бол байгаа. За Yellowstone National Park гэдэг дээр одоо дарангууд энэний тухай мэдээллүүд, хичээлүүд гэх мэтчлэн. За одоо энэ дээр хэдүүлээ дарчингууд энэ YouTube бичлэг ороод ирнэ. За энэ дээр ороод энэний талаар мэдээллийг бол аваад хүүхдүүд маань суралцаад энэний талаар би юм сурлаа гэд мөн энэ дээр жишээлбэл 37 минут 27 секунд зарцуулдгаа гэдэг бол харуулна. Тэгээ багш нар маань хүсчээл энийг үзсний дараад асуултууд байгаа. Энэ асуултад хариулаад өөрийгөө илүү их мэдээллийг бол тэлж болно. Гайхалтай гоё зүйл нь гэх юм бол та бүхэн санаж байл миний хамгийн анхны бичлэг бол Immersive Reader гэдэг бол би хийсэн. Та бүхэн хүсвэл дээдлийн линк дээр дараад үзээрэй. За Immersive Reader яг яадаг гэхээр та бүхэн би харуулъя. Immersive Reader гэдэг дарангууд нөгөө олон ирээ-мэрээ зураг мураг байхгүй болоо зөвхөн таныг энийг уншихад бол туслана. Энэ дээр жишээлбэл та орчуулад үгээ мэдхгүй одоо хүүхдүүд маань байлаа гэж бодсон шүү дээ тий. Тэнгүүд нь та шууд энэ дээр
Yellowstone гэдэг дээр дарангуут үг маань гарч ирнэ. За энэ дээр арай зурагталтай болчихоор Цэрэй гэдэг дээр дарангууд ингээд нар гараад сум зарцсан өнөдрөө гэдгийг харуулж байна. Enjoy гэдэг дээр хүмүүс маш баяр баясгалантай те байж байгаа гэх мэтчлээ. Та өөрийнхөө хүүхдтэйгээ ажиллаж байгаа үед хэрвээ хэлэн мэдэхгүй байх юм бол энийг үгээр нь орчуулж болно, харуулж болно. За энэ үгийг бүр яаж хэлдгийг мэдэхгүй бол энэ чинь preserved. Тараад ингээд pronunciation бол хэлүүлж болдог байгаа. Өөр хэл дээр одоо жишээлбэл энэ олон хэлүүд дундаас сонгоод хүүхдтэйгээ бас хүүхд маань англи хэлнээс өөр хэл дээр сурж байгаа бол сонгох боломжтой. За immersive маш олон давуу талтай та бүхэнд би дэлгэрэнгүй дараагийнхаа бичлэгээр үзүүлэх болно. За та бүхэн доошоо явангууд энэ чинь маань Yellowstone-ы талаар 20 топик байж гэн. Энэ талаар ингээд та суралцаад энийхээ талаар мөн сурагч нартайгаа ярих боломжтой. За энэ бол зөвхөн нэг жишээ байлаа. Та бүхэн ийшээ ороод харангууд хүснээрээ манай YouTube сувгадраас айгүй олон хүмүүс Adobe-ийн талаар асуудаг. Ийшээ оронгууд Adobe-ийн талаар сургалтууд энэ ингээд 34 сургалтууд бол өнгөө ингээд хүүхдүүд маань бэлэн мөн багш нарт маань туслахаар асуух асуултаа бичлэгтэй энэхүү зүйлийг бол бэлэн байлгаж яадаг. За дараагийн хэсэг болохоор activity буюу таны одоо үүсгэсэн групп дээр хэн юу хэлж гин, яаж энэ дээр реакц гаргаж гин гэдэг бол тань дээр ингээ гаргаад ирнэ. Багш нарын маань хувьд энэ бол маш их давуу тал болж эхэлдэг. За та 35-аас 40 сурагч нартай байлаа. Сурагч нар бүгдээрээ оролцоод бичлэгээ оруулаад энд хариулаад за мөн хүүхдүүдийнхаа бичсэн комментүүдийг бол та шууд харж болно. Response буюу тэрэндээ надад таалагдсангүй ваа би ийм зүйлийг мдээгүй мэн гэдэг та респондууд байна. За achievement гингүүд нь хоорондоо болон сурсан зүйлүүд нь ингээд одоо баажууд бэлгэлнэ. Энэчнээс сураад Flipgrid Certified Level гэдэг энэхүү шин зүйлийг сураад байжуудыг бол авах боломжтой. За activity-ийн хувьд бол иймэрхүү байна. За mixtapes гэдэг оронгууд энэ дээр хоолоо бичиж болно. За зарим хүмүүс маань бичгэд аягүй төвхтэй байдаг те. Flipgrid маань бол үнэхээр хүмүүсийн бүтээлч байдлыг бол гаргаж ирэхийг илүү тэмүүлдэг. Тэгэхээр create mixtape гэдэг дээр ороод өөрийнхөө сурсан зүйлийг багштай хэлж ярьж болно. Багш нар маань хүүхдүүдтэй юу хүсэж байгаа хэлж болно. За бүр дуулж болно. Юу хүснэ тэрийг хийж сонирхолтой байдлаар сурагчтайгаа итгэжүүлж болох байгаа. За shorts гэдэг хэсэг дээр бол бичлэг. За энэ бичлэг маш сонирхолтой бичлэгүүд байдаг. Би та бүхэнд төгсгөлтэй бол харуулъя. За Grid Pals гэдэг хэсэг маань бол маш их надад таалагддаг. За энэ маань яг яадаг вэ гэхлээр одоо энэ дэлгэцнээр ингээ маш олон ногоон зүйлүүд гараад ирж байна те. Энэ дээр ангиа ихлээ сонгоно. Тэгэл энэ донд technology гэдэг харъя. Subject гэдэг дээр хэдүүлээ энэ дундаас ямар ч хамаагүй цаг computer science гэдэг хэдүүлээ сонгочих. Тэнгүүд энд ингээд газрын зураг дээр хин хаанаага ямар багш нар гэдгийг энэ дээр ингээ гаргаад ирнэ. Та аль улсын ямар хүмүүстэй харилцмаар байгаагаа энэчнээс хараад заавал Америк байх шаардлагагүй. Энэхүү зүйлүүдээс та бүхэн хараад би энэ хүнтэй айгу ойрох юм байна. Энэ хүнтэй одоо энэ Канадад байна те. Энэ харж байвал Philippines, Italy гэх мэтчлэн Хятад, Spain, Brazil хаасаагүй юм бүр Египт хүртлээ те. Энэ хүмүүстэй холбогдоод багш нартай. За би энэ ангийн ингэж хийж байгаамаа, та яаж хийж байгаа би таньд суралцах гэсэн юм аа гэж багш нар маань хоорондоо холбогдож болно. Эсвэл сурагч нар маань холбогдож болно. Англи хэл сурж байгаа оюутнууд маань өөр Америкт болон Англи, Австралид байгаа сурагч нартай холбогдоод хоорондоо бичлэгээр холбогдож болно. Амсын ёсороо бичлэгийнхаа эцэст Flipgrid-ийн өөрсдийнх нь хуудсанд нь байдаг энэхүү бичлэгийг та бүхэндээ харуулъя. Тэгээ та бүхэн харахаараа вау хүмүүс ямар бүтээлч байдаг юм бэ? Сэтгүүг нь үнэхээр хүүхдүүдийг хөгжүүлдэг. За би хүүхдүүд гэж яриад байгаа нь бас өрөөсгөл болох. Энэ маань бүр цэцэрлэгийн насныхаас бүр PhD, доктороор сурж байгаа хүмүүс энийг ашиглаж илүү бүтээлч байдлыг гаргаж хүмүүстэй холбогддог байгаа. За тэгээд хэдүүлээ хамтдаа яг Flipgrid-ээр юу хийж алдгийг хэдүүлээ богинохон хэмжээний танилцуулгыг нүцгэе.
тренд болж байгаа Flipgrid-ийн талаар та бүхэндээ эхний мэдээллийг хүргэсэндээ маш их баяртай байна. Энэ талаар асуух асуулт байх юм бол мэдээж яриг YouTube сувгийн маань доор үлдээгээрэй. Flipgrid маань бүтээлч байдлыг илүү их өсгөх, хүмүүсийг чөлөөтэй өөрсдөө илэрхийлэх платформ бөгөөд та бүхэн вебсайтаар нь ороод үнэгүй ашиглаад үзээрэй гэж та бүхнийг уриалмаар байна. Дараагийнхаа бичлэг дээр илүү дэлгэрэнгүй хэрхэн яаж Flipgrid-ийг ашиглах талаар та бүхэнд заах болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Слушай,